За дараагийнхаа бичлэг тавтай морой. Амар гоё Instagram дээр гардаг гоё анаа шиг амар ингэж мингээл ийм багтаа үздэг байсан нэг кунфугийн нэг юм тамхи цуучаад хүн задаад байдаг нэг анаа нэртэй бүр амар адилхан харагдаад болдог. Гэтэ ер нь бол яг айгу гоё орогдож гарч ирж байна. Тэгээ би бас нөгөө ийм сенситер хэрэглэдэг байхгүй юу? Welcome back to the next vlog. Манайхаа өнөөдөр бүгд амар гоё date with myself. Гомдтаа гараад хасаа өдөр те гамнаас амардаг өдрүүдийн нэг болж байгаа юм чинь гоё юм хий гэж бодоод YouTube-ийнхаа гоё бичлэгийг хийлгэж байна. Ер нь гараад гоё юм хийцгээе. Зүгээр заавал нэг юм. За ийм төлөвлөгөөтэй, тийм төлөвлөгөөтэй өнөөдөр ингэн тэгэнгээд тахгүй зүгээр те. Freestyle. Welcome back to the vlog. Яг гэрээсээ гараад ирсэн машин руугаа явж байна. Гаражийн дотроо. Тэгээд өсвөл амар гоё боллоо. Өнөөдрийнхөө өмсөн outfit-ээр гадаа бүр амар гоё дулаахан байгаа Чикагод. Тэгээд дотроо улаантай, тэгээд доогоороо хөрхөн мини юбктэй, трикотой, хар гуталтай. Тэгээд хар purse-тайгаа. Тэгээд дээгүүр болохоор гоё юм гэлгэр jacket юмстай. Одоо бүгдээрээ очиж animal lash хийлгэцгэн. Тэгээ би animal lash-нд бүр амар дурлаад байгаа байхгүй юу. Тэгээд ингээд юм makeup-гүй ирэх хэвээр. Тэгээд би машин хаад өнгөрчөөг байгаа. Ингээ олдгүй маа бүр мөн нэг юм загсны бай санамжтай. За машина нэг дуурайт. За бүгдээрийнх нь хамгийн ихний зогсоол Vegicat-наас лан дээр ирж лаша хийлгэж байгаа. Би энэ лашнд угаасаа амар дуртайхгүй амар гоё animal lash гэдэг. Тэгээд энийг хийлгэсний дараа машина угаалгаад тэгээд бас нэг гоё концерт дээр үзэж магадгүй. Тэгээд бүгдээрээ энэ болохоор before нь болоод тэгээд дараа нь after нь харуул. За ийм гого сармсаа болоод гараад ирлээ. Тормолзол тэгээд түрүү нэг янзлсан ус маань байгаа. Тэгээд жоохон хөвцсөн чинь яач вэ? Гэтэ яа би нэг энэ Чикагогийн South Loop-д байдаг Vegicat Nail Salon гэдэг энэ дотор бас амар гоё лаш тэгээд хунсмасаа бүгдийг янзлуулдаг байхгүй юу? Тэгээд лаш нь болохоор энд шинэ лаш technician ирсэн гэдэг нэг юм хятад Ази охин бидийн тэгээд сайхан хятадд өөрөө хийж агаад ирсэн гэдэг ийм хөөрх юм animal лашууд хийдэг байхгүй юу? Тэгээд доотлын бормын ерөнхийдөө хийлгэсэнгүй өмнөх бормын хийлгээд надад нэг амар тийм сүртэй difference дээр гараагүй байхгүй юу? Гэтэ яг нөө бормын угаасаа би өөрөө бодчихдог болохоор ерөнхийдөө гайгүй. За нэг иймэрхүү байна. Тэгээд та хэд мэн иймэрхүү лаш маш сонирхож байгаа юм бол нэг ийм бичлэг хийсэн чинь бас Монгол хөөрхөн охтууд эмэгтэйчүүд маань энэ газар дээр ирж ийм animal лашууд айгүй хийлгсэн гэдэг энэ Аз хүмүүст ийм гоё таарсан лаш бэлээ ингээл нүд торомлол харсан болгоо хөөх нүд чи амар гоё ингээл тэгээд за дараагийн газар болохоор бүдрээ гоё машина хайртайгаа угаалгацгаая. Машина угаалгаа гоё дотнорхоо энэ угаалгаад гадна матхан угаалгаад нэг те нэг бас нэг хөөрхөн засан цагаан болгочих та анч та өөрийгөө л арчлаад машина арчлах хэрэгтэй шүү дээ. Би нэг шууд гараар угаачдаг машины газруудад амар дуртай байхгүй арай цэвэрхэн юмнууд амар сайн угаачдаг дотор гаднаггүй. Тэгээ би SUV угаалгаж байгаа болохоор ер нь $25 хэвцээ байт юм бэ. Миний өмнөх өчтөг газар бараг 35-40 угаагаад байдаг чинь энэ саадлаг үтс чинь юмнууд чи арай гайгүй үнэтэй юм шүү. $25 юм шүү. За guys нэг гоё газар ирсэн. Тэгээд өнөөдөр гадаа ингээд амар их бороо ороод болдоггүй. Гарч гоё tennis men's тоглоод нэг юм пикник маягийн юм хий гэж бодчихсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь бороо ороод CM Chicken гэдэг энэ Lincoln Park лөө. Lincolnwood дээр тийм гоё CM Chicken-ийн юм газар дээр ирсэн байхгүй юу. Тэгээд энэ дээр болохоор бүр амар гоо нэг юм арааны шүүс асгарам нэг юм гоё chicken гэдэг чинь ингээд идэл ингээд шак гэдэг дуурайд байдаг. Тэгээд яг team chicken-тэй газар ахгүй юу. Тэгээд Chicago area-д байдаг, Lincolnwood-д байдаг. Яг энэ mall дотроо байд юм байна. Ийм CM Chicken гэдэг манай Монгол хүний одоо ажилуулдаг менеж хийдэг юм хэсэг байгаа. Тэгээд одоо эндээс гоё to go-оор хоол авчаад тэгээ бүгдээрээ дараагийнхаа юм руу явцгаая.
За би та хэдийг нэг гоё үнтэй танилцуулъя заяа. Тарарара. Юу вэ? За сайн байцгаана уу? Тэгэхээр цаашаа формул болоод байгаа. Шо тэр чигээр. За юу вэ? За юу яцхан. За. Ажил амьдралсан. Ажил амьдралсан бүгдээрийнх нь ажил амьдралсан сайн байцгаана уу? Чикагод хэрэг удаж байгаа чи? Би 6-аас 7 жил болж байна. Оо, нэлээд удаж байгаа юм шүү дээ. Нэлээд удаж байгаа. Би чи 1 жил болж байгаа. Тэгээд за энэ гоё CM Chicken гэдэг энэ газрыг хизээ байгуулах ба. За яг үйл ажиллагаа явж байхад нь сая 24 оны 10 сараас эхлүүлээ шууд take over хийгээд тэгээд юмнуудын бүгдийг өөрчлөөд амт бүх юмнуудыг нэмээд сайжруулад тэгээд ингээд үйл ажиллагаагаа 10 сараас хойш явуулж байгаа. Аха. Ерөнхийдөө бол маш сайн байгаа хүмүүсийг амт сайтай байгаа. Тэгээ би сая энэ дээрээ ингээд миний хамгийн бүр амар шокерсэн юм нь болохоор би зөвхөн chicken юм болов гэж бодсон чинь өөр бас зөндөө олон юм хоолны менюнууд байд юм байна. Тэгээд яаж сонгов тэдрийг? Тэгээ ерөнхийдөө нэг main гол юмнууд нь дахиад гэхдээ дэрнээсээ гадна хүмүүстэй гоё опшн өөрчлөлөгч нартай хангалттай опшнтай байлгахын тулд гойм, будаатай хуурга, сандвич, гих мэтийн хоолнууд маш ихээр гарч байгаа. Тэрнээс нь гадна Украин махтай булгоги, бибимбап, жавче бас Украин махаар гарч байгаа. Тэгэхээр хүмүүст бол өөрчлөлөгч нарт маань маш олон төрлийн гоё юутай сонголттой. Nice. Я би арайсаа ирчээ бүр ингээд үе зөвхөн chicken гээг юм уу гэсэн гаш амар олон ингээд за тэгвэл энийг авах уу тэрийг авах уу бүр өөрөөс нь амар асуусан. Тэгээд амар мундаг миний насны рейнжтэй гоё юмыг хийж байгаа бүтээж байгаа залуугаар бахархаж байна. Тэгээ манайхаа линк нь бүгд тавьцаа таад маань энэ аваар явж байгаа бол энэ CM Chicken руу ирээд тэгээд гоё бас Монгол бизнесээ дэмжээрэй гэж хэлмээр байна. Манайхаа ирж өөрчлөлөөрэй. Окей. За, яа, fine. Олон төрлийн гоё юм байт юм байна. Одоо chicken байна, bulgogi байна, dog boogie байт юм байна. Тэгээд нөгөө юм ойдаа тэрийг юу гэдэг вүлээ нөгөө нэг юм гаднаа амар их олон юм шарсан төмөстэй байгаад байдаг. Тэг corn dog байт юм, удаан байт юм байна. Ramyeon гэдэг ингээд бараг байхгүй заяо. Тэгээд тэр нь надад амар гоё санагдаад. Тэгээд дээрэс нь бас манай монгол хүний ажилуулдаг газар гэдэг хийж байгаа болохоор ирээд гоё бас энийг нь дэмжээд хоол идээд тэгээ явъя гэж бодож байна. За баярлалаа. Бараг идэд туслаа. Тэгээ бүр амар гоё амттай энэ заяо. Энэ chicken дайлгаа бүр хамгийн best надад амар гоё ялаа. Тэгээ энэ болохоор юм нөгөө нэг сойтой garlic сойтой chicken аваад байхгүй. Сой бас ризер зөндөө хийгээдсэн. Сая. Chicken 10/10 заяа бүр highly recommended. Тэгээ энэ shrimp combination-аас амар гоё юм байна. Би бүр ингээд манайха бүр тисгүй заяа машин дотор бүр амар гоё өнөртэй. Тэгээ би машинд бүр ганц хоёр ширхгийг идээд халуун ногоотой тэгээд garlicтэй тэгээд нөгөөтгөө honey юутай ялаа да энэ гурван юутай бүр ёо бүр би shrimp-ийг өмнө хизээч ингэж баярлахад бас яах вэ? Баярлаж амтрахаж юм биш үү? Окей. Ахадаа. Тэгээ миний хажууд нэг лайв үзэгч байгаа. Яг энэ shrimp бүр угаасаа бас 10/10. Тэгээ хажууд талтай болохоор CM Chicken дотор ер нь амар гоё хоолны сонголтууд байд юм байна. Энэ pancake маань бас байгаад байгаа хгүй юу? Гоё. Тэгээ энийг яг юу гэдгийг би сайн мэдсэнгүй энэ бурамтай хэсгийг бурам юм уу юу мэдгүй. Гэтэ бас амар гоё амттай. Тэгээ таад маань бас эндээ доош линк нь бүгд тавьцаа байх юм бол очоод яг энэ гоё чикнүүдийг зүгээр to-go-оор авдаг ч юм уу эсвэл тэр дотор нь ороод идчихэж болно шүү дээ мол хийж явах та. Тэгээ би ер нь энэ одоо гоё гадаа халуун дулаан болж байгаа юм чинь ингээд to-go-оор аваад гадаа бас ингээд гоё пикник хийгээд идчихвэл илүү гоё юм байна гэж бодлоо. Тэгээд CM Chicken-ийнхаа хамт олондоо баярлалаа. Яг өөртөө хийсэн хамгийн сүүлийн дэйтер Chicago Orchestra амар гоё тоглолт үзсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө яг энийг үзэндээ гэж аягүй бодож явж байсандаа энэ удаа болохоор Hiromi гээд Японы бүр амар алдартай нэмэгтэй ирээд энэ төмөл рүү урчин билээ. Тэгээд энэ жазан дээр ингэж тоглолтог хүмүүс тэрний бүр аягүй дуртай. Тэгээд угаасаа та хэдийн харж байгаа шүү дээ. Пиг үзсэн. Тэгээд би бодохдоо ингээд ойрхоноос үзсэн бол бүр илүү бүр амар гоё яхас юм билээ. Тэгээд жоохон холоос үзсэн. Гэтэ it's okay.